Амрыг ирээ үзэгчтэй дуулах студийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг эх орны төлөө нэвтрүүлэг зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвөөс эхэлж байна. Зэвсэг түвшний 2023-аас 2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний хүрээнд зэвсэг түвшний төрлийн цэргийн командлуудын тусгай тактикийн хээрийн сургууль төлөвлөгөөний хүрээнд амжилттай хэрэгжлээ. Энэ талаарх сурвалжлагаар эх орны төлөө нэвтрүүлгээ эхлүүлж байна. Зэвсэг түвшний 2023-аас 2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Зэвсэг түвшний хуурай замын цэргийн командлаас хуурай замын цэргийн нэгтгэл ангийн байлдааны буудлагатай нэгдсэн тактикийн хээрийн сургуулийг улс орон даяар амжилттай зохион байгууллаа. Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангиуд нэгдсэн байдлаар Зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвийг түвшиглэн тактикийн хээрийн сургуулийг явуулсан бол орон нутаг дахь ангиуд сургуулийнхаа төвийн байрлалд өгөгдсөн сэдвийн хүрээнд бие даан явуулсан нь онцлог байлаа. Сэргийн зүрхэн эх орнын төрчгөр багтдаг зүрх сэтгэлдээ буга өргсөн дайчдын харцан усгаар Монголын эрх чөлөөлсдгийн цэгцхат божорнд нүхтийн цэжин зэрэг бидний итгэл байдгийн Монгол улсын хаа төлөө зүтгий 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн нэгдсэн тактикийн сургууль 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан. Тодорхойлбол мотуудлахын хороо, төрөл мэргэжлийн ангиудын бэлэн байдал, бэлтгэлжилтийн төвшинг нэмэгдүүлж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадварх салбаруудын галын болон тактикийн харилцан ажиллагааг дэвшлүүлэхэд чиглэгдсэн юм а. Энэ жилийн сургуулийн онцлог маань манай Зэвсэг түвшний 16 дугаар нэгтгэл мотуудлахын батальон, артиллерийн дивизион, зенитрийн батарей гэсэн үндсэн салбаруудаас гадна төрөл мэргэжлийн, тагнуул инженер холбооны чиглэлийн цэргийн баг мэргэжлийн хугацаа цэргийн албан хаагчдын дайчтай авчирч онлоор олж авсан мэдлэгийг дадлагын хэлбэрээр эзэмшүүлж цэргийн баг мэргэжид эзэмшүүллээ. За энэ дадлаг сургуулиар бид хүн нэгөрийн бэлтгэл, тасаг салааны байлдааны буудлага, за өнөөдөр нэгдсэн ороотын байлдааны буудлагатай сургуулаа амжилттай явууллаа. За энэ сургуулийг явуулахад хуурай замын цэргийн командлын нэгтгэл ангиуд маань мотуудлын үндсэн салбаруудаа дэмжлэг үзүүлж төрөл мэргэжлийнхаа байлдааны үүргийг үзүүлсэн. Ингээ харилцаа ажиллагаа, удирдлага харилцаа ажиллагаагаар бүгдээрээ хамтраад маш үр дүнтэй сургууль явуулаа гэж миний хувьд үзэж байна. Би бол энэ байлдааны буулганд салааны тасгийн зархагчийн үүргээр үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгээд тасгийнхаа бие бүрэлдэхүүнийг удирдах, байлдааны ууршаа байлдаанд удирдах явах үүрэгтэйгээр ажилласан. Манай тасгийн хувьд бол үнэхээр байгаа бүгдээрээ сайн онлоо, үүргээ сайн гүйцэтгэлээ гэж би дүгнэж байна. Анх 10 сард цэрэг татагдаж ирээл алхахаас ахуулаад үдийг бууд хүртэл онлын хичээлээ заалгуулсан, салаан зархагч, батлаа зархагч бүх дарга нар маань биднэрт онлын хичээл зааж өгсөн. Харин өнөөдөр ингээд энэ хээрийн гаралтаар энэ онлын мэдлэгээ бүгдээрээ практик дээр туршиж үзэж яг жинхэнэсээ буудаж үзэж ингээд яг байлдааны буудлаар гэж ажиллах үнэхээр сэтгэл өндөр байна. Зенитийн бага калибрийн 57 мм авто дугаараа буудаж үзлээ. Дуунд бол нүсэрс чанга сонсогддог. Цээлэжсэн барьсан байндаа яг л ондог нэлээд хүчтэй зенитийн хувьд бахархмаар том боо байна. Манай боо болохоор энэ 57 мм-ийн нэгдээ батарейны 3 дахь маа боолын тарагдж энэ 3 дахь буугаар. Тэндээ яг ямархуу бодлого болохыг санаа зовж ирсэн. Яг буудлага болонгоот яг ингээд хамаг айцсан байхгүй болоод яг тэр бууныхаа дууг сонсонгууд үнэхээр яг омгшд юм байлээ. Яг үнэхээр яг хэр хүчтэй буу, хэр фармаар буу гэдэг нь яг буудлага үлдэхэд амар мэддэгдэм бэл. Сургуулийн төгсгөлд явагдсан хүч нэмэгдүүлсэн ротын байлдааны буудлага нь зөвхөн Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангиар хязгаарлагдахгүйгээр ас хоолын ховдын хязгаар, дорны тал, сэлэнгийн хөвөө, өмнөний цэнхэр говьд нэгэн зэрэг амжилттай зохион байгуулагдлаа. Цэргийн хүний үндсэн хөдөлмөр бол сургуульд бэлтгэл билээ. Хээрийн гаралт гэдэг нь хүн бүрийн тэгш оролцоон дээр тулгуурласан амин чухал сургуульд байдгийг Батлан хамгаалахын ерөнхий энийн шалгагч бригадийн генерал Болдбаатар энэ үеэр онцолж байсан юм а. Халуун баяр хөргөн менчилж байна. Нэг хараа би бүргэд шүхэр батны нөхөр дажин эрс бүү зөвхөр би тондоо шатлаа хөдөө
цэгэр эрдэн чулуу миний дэр бэлэг бор залуучууд минь намайг сонсоод бүгд тэнгээс бохот нутгийн охид бүгээстэй бисэн хэлж битаа одотор хоноод ангатар хоолдог одчихсан араатнуудыг нам бод зоголдог шав тайсан газар би шонгийг нь босгож өгнө чанчсан хэдэн Үргэлжлэн төлөвлөгөө ёсоор зэвсэг түвшний агаарын цэргийн бие бүрэлдэхүүн тусгай тактикийн хэрийн сургуулийг зохион байгуулахаар зэвсэг түвшний сургуулийн нэгдсэн төвийн барилалд батлагдсан маршрутын дагуу хүрэлцэн ирж агаарын довтлогоноос хамгаалах станц техникэд илгэжээ. Агаарын цэрэг нь хуулиар хүлээсэн улсын агаарын хилийн орон зайд хяналт тавих, хамгаалах, улсын онц чухал объектыг агаараас халахлах үндсэн үүрэгтэй. Энэ удаагийн агаарын цэргийн тусгай тактикийн хэрийн сургуульд төрлийн цэргийн командлууд дэмжлэг үзүүлэн оролцсон нь онцлог байлаа. Хамтарсан хэрийн сургууль явагдлага олон жил болсон. Энэ удаагийн сургуулиар 34 жилийн дараа Сөнөөх Чонгос маань сургууль анх удаа оролцож агаар хуурай замын цэргийн бүлэглэлийг агаараас галын хэмжээг үзүүлэх, мөн агаарын тагнуулын мэдээр хангах тэр үүргүүдийг гүйцэтгэлээ. Түүнчлэн зенитийн пуужингийн дивизион, зенитийн артиллерийн дивизионууд хамтарсан галын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж цэргийн бүлэглэлийг агаараас халахлах тэр арга хэмжээг одоо дадлага сургалтыг хийсэн нь бол ач холбогдолтой онцлогтой тийм сургууль болоо гэж үзэж байна. Энэ манай цэргийн гол онцлог бол мэрэгжлийн бүрэлдэхүүн байгаа. Одоо Оросын улбаны улс, Америк, Бүгд Хятад улс, Солонгос улсад одоо бэлтгэгдсэн, дотоодоо бэлтгэгдсэн тэр болсон хүчнүүд байна. Тусгай одоо агаарын цэргийн зэвсгэлэл техник, онгоц, нисвэргэн дээр одоо дадлага сургууль хийдэг учраас мэрэгжлийн өндөр бэлтгэл, мэдлэгийг одоо чадрыг бол шаарддаг тэр онцлог байна. За энэ жилийн хэрийн сургалтын нэг онцлог нь болохоор нэгжүүний сэтгүүр хөрөмжөөр байлгын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх байлаа. За дараах чиглэлүүдээр үүрэг гүйцэтгсэн. За энэ нь болохоор эхнийх нь болохоор агаарын зай тандан судалгаа явуулах, за тагнуул хийх зорилготой. Хоёр дахь нь болохоор эмнэлгийн тусламжийг шахалтад одоо хүргэх, одоо хүний амь аврах. За гуравт нь болохоор өндөр урдны дроноор дайсанд одоо гар гранатаар унгаж одоо цохилт өгөх одоо үүрэг чиглэлээр одоо үүрэг гүйцэтгэлээ. За бид бүхний нэг онцлогтой энэ 3-1 техник нэг онцлогтой төхөөрөмж нь юу вэ гэхээр бидний 2023-аас одоо 24 оны хэмжээнд дор судалгааны одоо ажлын нэг хэсэг байгаа. Тэр нь юу вэ гэхээр X8 Pro буюу анхны өндөр хурдны дрон байгаа. За энэ дрон яадаг вэ гэхээр за 250 км/цагийн хурдтайгаар гар гарнат болон эсрэг бодисыг тээвэрлж авч явах. За тэрийг дайсанд одоо хөнөөл учруулахаар одоо бид бүхэн цохим бүтээгээд амжилтаа туршлаа. За энэ дрон болохоор энгийн хэрэглээ болон за дээрэс нь цэргийн хэрэглээд одоо бүгдэнд одоо ашиглах бүрэн боломжтой одоо шинэ техник байгаа. Энэ удаагийн зэвсэг түвшний агаарын цэргийн нэгдсэн тусгай тактикийн хэрийн сургуулиар 30 гаруй жилийн дараа Сөнөөх Чонгоцны экипаж 300-аас 600 метрийн өндөрт 500-аас 700 км/цагийн хурдтайгаар шумбан орох болон хэвтэй чиглэлд нислэг үйлдсэн нь онцлог байсан юм. Сөнөөх Чонгоцны экипажийн бүрэлдэхүүн Оросын улбаны улсын Краснодар хотын цэргийн нисгийн дээд сургуулийг Сөнөөх Чонгоцны нисгэгч мэргэжлэр төгссөн боловсон хүчнүүд юм а. Нисгэгчид 2022 онд Оросын улбаны улсад давтан сургалтад хамрагдсны үндсэн дээр энэ удаагийн нислэгийг бие даан амжилттай явууллаа. За миний хувьд болохоор яг тухайн албан тушаалд үүрэг гүйцэтгэхдээ маш их бага орон зайд, агаарын орон зайд нисгчгүй нисэх төхөөрөмж, нислэг тэрэг, Сөнөөх Чонгоц гэсэн хүч хэрэгслүүдийг нисгийн аюулгүй байдлыг хангахад гол анхаарлаа хандуулж бүх нислийн төлөвлөлтийг хийж үүрэг гүйцэтгсэн байгаа. Тус сурвалд оролцсон Сөнөөх Чонгоцны нисэх экипаж маань болохоор зэвсэгчний 337 дугаар ангийн Сөнөөх Чонгоцны эскадрилийн бүрэлдэхүүн байлаа. Нийтдээ 3 нисгч үүрэг гүйцэтгсэн. Зэвсэг түвшний 337 дугаар ангийн зархичийн 1-р орлогч, нислэг хэрэгсэлсэн орлогч Хошууч Батболд, зэвсэгчний 337 дугаар ангийн такт галын бэлтгэлийн дарга Хошууч Мягмар Сүрэн, Сөнөөх Чонгоцны эскадрилийн ахлах нислэгч
нисгэгч Ахмад Инхамр гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр за энэ жилийн сургалт бэлтгэлийн одоо бол 1-р үед дуусаад тэгээ нийтээр бол манай командлууд, цэргийн ангиуд байгууллагууд бол 1-р үеийнхэн шалгалт чөлгөө өгөөд за онцлог нь гэвэл хуурай замын цэргийн командлал, агарын цэргийн командлууд бол тусгай тактикийн хээрийн сургуулигаа бол нэгдсэн цогц байдлаар явууллаа. Энэхүү сургалт бэлтгэлийг бол бодит цагт бид бол аль орт тулах хэрэгтэй байсан. За өмнө нь бол одоо ямар нэг байдлаар эдийн засгийн хомсдол ч юм уу төсөв хөрөнгөний дутагдaltaй байдлаас олж бол тэр болгон яг энэ санаандаа хүрч чаддаг байсан. За энэ жил бол бид нар бол одоо хамгийн одоо өөрсдийнхөө төсөөлж ясан тэр бол ойртуулж чадлаа. Энэгээр бол бас энэ жилийн сургалт бэлтгэл бол маш онцлог явагдлаа гэж одоо сургалт бэлтгэлийн газрын зүгээс бол дүгнэж байна. За энэхүү их дадлах сургуулиуд маань бол одоо энэгээр ингээд дуусахгүй тий цаашлаад бол 5 сард материал техникийн газрын нэгдсэн хээрийн сургууль болно. За сая мөн холбоочдын нэгдсэн хээрийн сургууль боллоо. За холбоочдын хээрийн сургууль болохдоо дангаараа өмнө нь яг холбоочд хийгээ гардаг гэсэн бол сая бол бас яг нэгдсэн байдлаар хуурай хүчний цэргийн хээрийн сургуультай хамтарсан байдлаар зохион байгуулалт гэх мэтчлэнгээр бол одоо манай сургалтын дэд тогтолцоо үүссэнтэй бол маш их холбоотой. Тэр нь юу гэхээр одоо командлууд маань бие дааж үр гүйцэтгэх болсон учраас бие дааж өөрсдийнхөө сургалтыг явуулж тэмээ хээрийн гаралт бүх зүйлүүдээ бол өөрсдөө явуулж байгааг юм бол давуу тал нь бол энэ жил ингэж харагдаж байна гэж бодож байна. Тэгээд энэхүү сургалт бэлтгэлийг бас зөв төлөвлөж амжилттай зохион байгуулж байгаас командлуудаас талархаж байна. Ийхүү зэвсэг түвшний агаарын цэргийн бие бүрэлдэхүүн байлдааны буудлага болон сөнөөгч онгоц нисдэг тэрэгний сургуулийн нислэгийн бэлтгэлийг сайтар хангаж бүх талын аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд мөрдөн хээрийн сургуулиар дэвшүүлсэн зорилгоо амжилттай хэрэгжүүллээ. Монгол улсын батлан хамгаалах яам. Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас. Монгол улсын батлан хамгаалах салбар зөвшөөрч нь албан хааж байгаа цэргийн албан хаагчийн хувьд ард түмэндээ үнэхээр үйлчилж төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн хүндэтгэх ёстой. Бид зан харилцаа, үг үйлдэлээрээ хүний эрх чөлөө, нэр төр, алдар хүнд хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж ажилладаг. Бид хууль, шударга ёсыг дээдлэн захиж ашиг сонирхлын зөрчилөөс ангид байх ёстой. Цэргийн албан хаагчид бид албан үүргээ гүйцэтгэхүүдээ гаргасан өөрийн буруутай үйл болон бис үйлдэлийн төлөө ёс зүйн хариуцлага хүлээг. Төрийн албан хаагч тэр тусмаа улс орны аюул байдлыг хангах төрийн тусгай албан хаагч бидний хувьд улс төрийн аливаа нам, эвсэл, улс төрийн нөлөөллөөс ангид байх ёстой. Би төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрхчлөөний хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж үздэг. Бид албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй, бусдыгаа ядуурлан гадуурхгүй байх ёстой. Төрийн албан хаагч нь үлгэр жишээч байж бусдыгаа манлайлан байгууллагын соёл, дэг журам, харилцааны ёс зүйг чанд цахиж улсын болон байгууллагын нэр хүндэд харшлах үйлдэл гаргахгүй байх ёстой. Барилгацсан дайчид бид албан үүргээ гүйцэтгэх үед нийтийн ашиг сонирхол болон хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг аргалзан үзэх ёстой. Цэргийн албан хаагчид бид багаар ажиллах, сурч боловсрохыг ирмэлзэх, шин санаачлалыг дэмжих, хамт олонны итгэлцийг эрхэмлэн итгэлийг дааж ажиллах ёстой. Хүнлэг, энэрэнгүй, үнэн шударга, хариуцлагатай хамтж, мандайлагч, төрийн албан хаагчид байх болно. Монгол улсын батлан хамгаалах яам. Аз номхон далайн бүс нутагт томоохон хэмжээний гамшиг тохиолдсон үед бүс нутгийн улс орнууд хамтран хариу арга хэмжээ авахд шаардлагатай олон үндэстний цэргийн үйл ажиллагааны журмыг турших, бүс нутагт харилцан ажиллагааг сайжруулах чадвах бүхий цэргийн төлөвлөгч нарын тоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр Аз номхон далайн бүсийн аль нэг улсад зохион байгуулагддаг Tempest Express олон улсын штабын төлөвлөлтийн семинар Монгол улсад 5 дугаар сарын 14-өөс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тус семинарын төгсгөлийн
удирдлагын шатны төлөөлтийн хуралд зэвсэг түвшний жанжин штаб, онцгой байдлын ерөнхий газар, энэтхэг номхон далай дахь Америкийн нэгдсэн улсын цэргийн командлын олон үндэсний төлөөлтийг сайжруулах баг төлөөлөгч нар оролцлоо. Энэ жилийн сургуулийн маань онцлог бол байгалийн гамшиг тохиолдсон болон хүмүүнлэгийн тусам шаардлагатай болсон нөхцөл байдал Монгол улсад гадаадын цэргийн тусламжийг авсан үед хэрхэн харилцаа ажиллагааг зохион байгуулж гамшигын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж оролцох вэ гэдэг асуудлуудыг боловсруулах юм сургууль байгаа. Энэ сургуулийг бид Америкийн нэгдсэн улсын энэтхэг номхон талын командл, Америкийн нэгдсэн улсын элчин сайд яам, Монгол улсын зэвсэгчийн онцгой байдлын ерөнхий газартай ингээд хамтран зохион байгуулж байгаа. Ирэх 5 дугаар сар зохион байгуулагдах Tempest Express олон улсын штабын төлөөлтийн семинарт Монгол улсын зэвсэг түвшин, төрийн цэргийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл болон гадаадын 30 орчим орны 60 гаруй цэргийн албан хаагчид оролцсноо. Зэвсэг түвшний жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын цэргийн биеийн тамир спортын тасаг, алдар спорт хороо хамтран зэвсэг түвшний нэгтгэл ангиудад биеийн тамирын сургалт бэлтгэлийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжил арга зүйн сургалтыг Улаанбаатар цэргийн хүрээний хугацаац цэргийн албан хаагчидтай нэгтгэл ангиудад төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж байна. Сургалтаар зэвсэг түвшний нэгтгэл ангийн хугацаа цэргийн албан хаагчдын бие биелэлтээр сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, цэргийн албан хаагчдын эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөн, спорт, нийтийн биеийн тамирын чиглэлээр сургалт мэдлэг олгох зорилготой юм а. Сургалтыг явуулснаар одоо гол хүрэх үр дүн маань зэвсэг түвшний нийт зориогчдс нар, цаа цэргийн албан хаагч нар буюу нийт бие бүрэлдэхүүн маань өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө бие биелдрийг одоо төвшинг сайжруулах одоо юм нэгдүгээрт мэдлэгтэй болж авна, хоёрдугаарт арга эвслээ олж авна гэсэн үг. Гол зорилго маань л энэ. Тамирчин хүний одоо бас амжилт гаргах тэр үе шатууд, олон жилийн бэлтгэл сургууль, дасгал хөдөлгөөн, тохиолдож байгаа саад бэрхшээл, тэр бүхнийг даван туулах чадвар гэдэг энэ болгон нь бол одоо мэдээж одоо цэргийн албан хаагчдын одоо өнөөдрийн бэлтгэлжилтэй бас салшгүй холбоотой уялдаатай явж явах хэрэгтэй гэж бид нар ингэж үзсэн. Тэр утгаараа өнөөдрийн одоо энэ сургалтыг цэргийн алба хааж байгаа бие бүрэлдэхүүнтэй нэлээд тэмдэглэхүү оруулъя, ойлгуулъя, харилцан одоо ярилцъя гэсэн ийм зохион байгуулалтаагаар хийж байна. Тэгээд одоо эх орноо батлан хамгаалах үүрэг хүлээсэн цэргийн одоо тангараа өргөсөн цэргийн албан хаагчд маань одоо бие биелдрийн хувьд, сэтгэл зүйн хувьд одоо өндөр түвшинд бас бэлтгэгдсэн ийм байх ёстой л гэдэг ийм зорилтыг тавь. Тэрний талаар одоо бид нар бас мэргэжлийн спортын байгууллагын хувьд одоо бас дэмжлэг үзүүлж, урам зориг өгч ингэж оролцсноо гэсэн ийм төлөвлөгөөтэй ач холбогдлыг ингэж тодорхойлж оролцож байгаа. Сургалтаар алдар спорт хорооны үйл ажиллагаа амжилтын танилцуулга, багш дасгалжуулагч, тамирчдын яриа таниулга, биеийн тамирч хэрэгжүүлэлт төсвөр хөгжүүлэх, төхөөрөмжгүй дасгал хөдөлгөөн хийх аргачлал, гуйлт, биеийн ерөнхий хөгжлийн сэдвээр сурган зааварлах хичээлийг лекц дадлах хослуулж явуулсан нь онцлог байлаа. Миний хувьд 2000 онд анх одоо цэргийн цол хүрсэн. 98 онд бол анх алдар спорт хороонд тамирч нар орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо хүртэл зэвсэг түвшний 310, 311 гэдэг рэнг мөн алдар спорт хороонд их спортын техник хэрэгслийн бүлгийн албаны дараагаар ажиллаж байна. Цэргийн алба хааж байгаа бүх хүмүүс гэлтгүй Монгол улсын иргэн болгон эрүүл бие биелдартай байх гэдэг бол хүн болгоны л одоо хувийн одоо зорилго байх ёстой. Тэгээд цэргийн алба мэрэгшээд юм уу эсвэл одоо яг н алба хаагаа явж байгаа тохиолдолд хүн болгон өөрсдийн зорилготой тэрэндээ хүрэхин төлөө тууштай байж чадах юм бол ямар нэгэн бэрхшээлийг бол даван туулах тийм одоо хүч өөрийн зорилгондоо олох хүн одоо хүсэл тэмүүллээр хүрдэг. Мэдээж одоо өнөөдөр яг энэ хугацаа цэргийн албан хаагчтай энэ ангийн хамт олонтой уулзаад байж байхад бол бидний хувьд бас яг бүгд ингээд мөрдөс нэгт болсоод тэгээд тэдний бас зорилго мөн өөрсдийнх нь хүсэл тэмүүлэл тодорхой хэмжээгээр дэм өгж байгаадаа маш их баяртай байна. Сургалт нь маш үр дүнтэй болж байгаа. Алдарт үндсний бүхэн тамирчид маань ирсэн, дээдлигийн тамирчид маань ирсэн. Одоо дээдлигийн тамирчид маань ингээд хамтарсан юу нөхөрсөг тоглолт үзүүлэх гээд ингээд манай байлдагч нартай манай он жавттай зүг ингээд тоглохгүй байж байна. Тэгээ маш сайн сургалт болж өгч байна. Эндээс олон зүйлийг сурч авч байгаа. Буудлага жишээ нь буудлага бидэд бас хэрэгтэй зүйл нь хамгийн түрүүнд буудлага. Тэгээ мэргэжлийн буудлын тамирч ирж зааж өгч байгаа нь маш үр дүнтэй болж байгаа.
би жичнээн туранхай байсан, миний жин бага байсан ч гэсэн дотор өглөлт, дотор таралт гэдэг юм жишээ нь байдаг юм байна. Энэ яаж энийг гасах уу? Гадна талын илүү жингээ яаж гасах уу? Энэ чиглэлээр мэдээлэл хүмүүс байлаа. Тийм учраас энэ талаар чиглэл өгөөд бие бүрэлдэхүүн ер нь их нааш тавилаж явсныг таатай байна гэж бодож байна. Сургалтын 3 дугаар шатыг Улаанбаатар цэргийн хүрээний байнгын бүрэлдэхүүнтэй анги салбарт зохион байгуулахаар төлөвлөсөн бол 2024 оны 9-р сарын хүртэл хөдөө орон нутагт алба хааж байгаа офицер ахлагч, грейд болон хуцаа цэрэг ажилтаа алба хаагчдад энэхүү сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Улсыг агаарын давталгаанаас хамгаалах цэрэг үүсэж хөгжсөний 60 жил, Монгол хүн сансарт нийслэний 43 жилийн ан хүрээнд зохион байгуулагдаж буй Бүгд найрамдах Монгол Ард улс, Зөвлөлт холбоот улсын баатар, сансрын нисгэгч Хошууч генерал Гүр Аргачаагийн нэрэмжит Хурдач радист 2024 тэмцээн боллоо. Тэмцээнд зэвсэг түвшний жанжин штаб, хил хамгаалах байгууллага, зэвсэг түвшний агаарын цэргийн командлал болон тусгай хүчний цэргийн командлын 9 анги байгууллагаас нийт 70 гаруй тамирчин оролцсон юм а. Ер нь бол тэмцээн болгоноос л маш их туршлага авж байна. Өмнө тэмцээнд оролцохдоо яг яаж оролцдог байсан, тэр програмууд дээр яаж ижилдэг байсан гэдгийг ерөөсөө огт мэддэггүй байжгаад тэмцээнд орсноороо өөрийгөө хөгжүүлэхдээ энэ спортод бүр их дурлах тийм. Тэгээд манай араацтын мэрэгчлээ угаасаа гоё штэ. Ямар ч хүн орлож хийх боломжгүй. Тэр араацтын мэрэгчлийг эзэмшсэн хүн л хийх боломжтой тийм мэрэгчл байгаа. За уг тэмцээн нь ер нь өндөр урдны телеграфын тэмцээнүүдэд одоо эрэмж чансаагаар нэлээд дээгүүр ордог тэмцээн, улсын аварга, хотын аварга шалгаруулах тэмцээний ер нь дараа нь орно гэд хэлчихэд бол болох байхаа. Баг тамирчид маш сайн бэлтгэлтэй хангадаг. Хүмүүс бас нэлээд өргөн цар хүрээтэйгээр оролцдог. Олон жил тогтмол зохион байгуулагдсан учраас миний хувьд бол нэлээд ач холбогдол өгөөд бэлтгэлээ хангаад өрөөд ирсэн. Миний хувьд гэлтгүй одоо манай байгууллагын хувьд Хурдач радист тэмцээн 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд зэвсэг түвшний тусгай хүчний цэргийн командлын харьяа анги салбараас анх удаа оролцсон нь онцлог байсан юм а. Монгол цэргийн нэгдсэн холбоо, Отгон тэнгэр их сургууль хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу ахлагч офицеруудын дунд орчин үе эх орон зүйлсэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан. Тэгвэл тус уралдааны шагнал гардуулах ёслол хил хамгаалах байгууллагын соёлын төвд зохион байгуулагдлаа. Уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 260 гаруй офицер ахлагч оролцсноос Дэргүүн байрт зэвсэг түвшний жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын мэргэжилтэн Уршууч Балжин нэм, Дэд байрт цагдаагийн ерөнхий газрын ажилтан Дэд ахлагч Март, 3 дугаар байрт зэвсэг түвшний 345 дугаар нэгтгэлийн доторын ихэмж оюун дэлгэр нар шалгарсан юм а. За миний би зөвсгөгчөнд 14 дахь жилдээ албааж байна. Одоогор зөвсгөгчийн жанжин штабын сургалт бэлтгэлийн газартаа ажиллаж байна. Энэхүү эсээгээрээ би улс үндэсний эрх ашиг ямагт тэргуунд байх ёстой гэсэн санааг илэрхийлэх хүссэн. Мөн орчин цагт даяарчлалын энэ 900-д даяарчлал бидэнд олон шинэ боломжуудыг нээж өгч байгаа энүүд давхар үндэсний уламжлал үүх түүх соёлоо, үндэсний ондоошлоо хадгалж авч үлдэхийг ач холбогдлыг илэрхийлэх гэсэн. Мөн эх орнч үзлийг үндэсрэг үзлээс ялгаж салгаж авч үзээсээ маш олон хүн дээр бас хольж ойлгох төрөлх явдал их байдаг. Эдгээр санаануудаа илэрхийлэх гэсэн юм аа. Миний тийм журам амлах олон нийтийн аюул байдлыг хангах албаны шүүгчийн аюул байдлыг хангах хэлцэд одоо 7 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ орчин үеийн эх оронч үзэлгээд эсээ бичлэгийн уралдаанд одоо Дэд байранд ороод тэгээд одоо 70% тэтгэлэгтэй эхний жилдээ суралцах тийм эрхэм бичиг авсандаа маш их баяртай байна. Тэгээд өөрийгөө түрүү эхний 3-т орно гэж бодоагүй. Тэгээд сэтгэл маш их өндөр байна. Тэгээд эх орноо хайрлах нь болохоор өөрөөсөө эхлэн тэгээд дараа нь гэр бүл. Тэгээд эх орондоо ихийг хийж бүтээхээс эхэлнэ гэж бодож байна. Орчин үе эх оронч үзэл сэдэвт эсээ бичлэгийн уралдааны тусгай байруудад шүүгэн шийдвэргөөс техникийн газрын 445 дугаар нээлттэй 20 ангийн ээлжийн дарга дэслэгч Эвэлтхүү, цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч Ахмад Оюунтуя, Дорнод аймгийн онцгой байдлын газрын хэрлэн сумдах Галдуумэр унтраах 50-20 дугаар ангийн албаагч ахлагч Алтан Гацнаар тус шалгарлаа. Шагналыг Монгол цэргийн нэгдсэн холбоо, хил хамгаалах ерөнхий газар, Отгон тэнгэр их сургуулийн удирдлагууд гардуулж баяр хүргэлээ. Миний эсэний гол санаа бол эх оронч үзэл бол энгийн зүйлээс эхлэх юм а. Эх оронч үзэл бол хин нэгний гомдол
стрессний шалтгаан болдгүй, нэгэн төвөг болдгүй. Годомжинд хогоо хаяхгүй байхаас эхлүүлээд бидний эх орон жүжил эхлэх юмаа гэдэг гол санааг барьж эсэгээ бичсэн байгаа. Тэгээд өнөөдөр энэ миний эсэний санаа тусгай байр эзэлсэн байна. Тэгээд тусгай байр эзэлсэндээ бас баярын хөөртэй байна. Би онцгой байдлын байгууллагад 2017 оноос хойш Дорнод аймгийн Хэлэн сумдах галдуун утрах 52 дугаар ангид ажиллаж байна. Эсээ бичих зорилго маань ерөөсөө эх орон жүжил орчин үе гэсэн сэдв байсан. Тэгээд энэ сэдвэрээ залуу үеийнхэн дүүнертэй болон ер нь эх орон жүжлийг суулгахыг зорьсон. Эх орон жүжил нь яг юунаас эхэлдэг юм бэ гэвэл манайх эх орон жүжил гэж яриад байдаг, хэрэгжээдгүй. Тийм болохоор зүгээр хандлага эхлээд байж ич харилцаа. Тэгээ харилцаа үүсчиж дараагийн эх орон жүжил нь бий болох юм болоо гэдээ яг энэ эсэнээр энэ сэдвийг төлхөө суулгаж өгсөн байгаа. Шагналт болон тусгай байр эзэлсэн Алфагчдад мөнгөн шагнал Хотгон тэнгэр их сургууль доктор магистрийн сургалтын хөтөлбөрт эхний жил 50-аас 100% хөнгөлөлтөд суралцах эрхийн бичгийг гардуулсан юм а. Монгол улсын батлан хамгаалах яам. Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх үйл ажиллагаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, зөрчлийг арилгах, арга хэмжээг авах. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил шийдвэрлэлтийн талаар олон нийтэд тогтмол мэдээлэх. Урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг үе шаттайгаар явуулах. Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, албан тушаалд дэвшүүлэх, шагнал урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэхдээ ёс зүйн хариуцлага хүлээсэн эсхийг харгалзах. Иргэд, байгууллага, олон нийтийг мэдээллээр хангах арга зүйн зөвлөгөө өгнө. Батлан хамгаалах яам. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүгдтэй баярлалаа. Эх 7 хоногийн дугаараар эргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.